Монгол улс бүгд найрамдах Үзбекистан улсын хоорондын эдийн засгийн харилцааг төвчүүлэх аж ахуйн нэгжүүдийг холбох зорилготой Монгол Үзбекистаны бизнес уулзалт боллоо. Өнөөдрийн байдлаар Үзбекистаны хөрөнгө оруулалттай худалдаад засвар үйлчлэгээний салбарын 24 компани Монголд үйл ажиллагаа явуулж байна. Монголын компаниуд Үзбекистаны зах зээлд тодорхой хөрөнгө оруулалт хийж байгаа нь цаашид өргөжин тэлж шинэ салбаруудад үйл ажиллагаа эрхлэх хандлага байгаамаа. 2024 онд Монгол Үзбекистаны худалдааны эргэлт 20 сая Америк долларыг давсан. Харин 2025 онд 50 саяд хүрч 2 дахин өссөн байна. Энэ жилийн энэ форум буюу одоо Монгол Үзбекистаны 2026 нэртэй үзэсгэлэн болвол тэгээ хоёр талын бизнесмэнүүдийн уулзалт маш амжилттай болж байна. Тэгээд энэ маань бол их үр дүнтэй. Ер нь гол зорилго нь бол манай хоёр улсын хоорондох бараа эргэлтийг нэмэгдүүлэх, бараа эргэлт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлж илүү үр дүнд хүргэх ийм зорилготой. Өнгөрсөн жил манай ерөнхийлөгчийн айлчилсан. Тэгээд ерөнхийлөгчийн айлчлалын дараа бол манай худалдаа эргэлт хоёр орны маш их өссөн. Энэ удаагийн бизнес форумдаа бол 30 гаруй одоо бизнес эрхлэгчид ирсэн байгаа Үзбекистанаас. За ер нь бол тэд маань ямар салбараас ирсэн бэ гэхээр нэгдүгürt бол эм хангамжаас ирсэн, за барилгын материалаас ирсэн, за мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид ирсэн, мөн химийн өөрөөр хэлэх юм бол гэр ахуйн одоо химийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг хүмүүс ирсэн. За мөн түнчлэн гэр ахуйн болоод хүмүүс зориулсан цахилгаан бараа үйлдвэрлэгчид ирсэн. Манай бизнес эрхлэгчид Монголд бол нэлээд их бараа явуулж байгаа. За манай тэнд улирал нь эхэлсэн үед бол манай жимснүүд Монголд нэлээд их орж ирж байгаа. За жишээлхэд монголчууд маань бол тарвсыг их дуртай иддэг, хулууг их дуртай иддэг. Тэгээ хулуу тарвс бол нэлээд орж ирж байгаа. Монгол Үзбекистаны хамтарсан Экспо 2026 гэсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 30-31 зохион байгуулагдаж өнөөдрийн үйл ажиллагаагаар дуус оруулж байгаа. За энэ хүрээнд бол Монгол улс Үзбекистан улс хоорондын хамтын ажиллагаанд бизнесийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбож өгөх зэрэг үндсэн гол үйл ажиллагааг бол бид нэр эрчимжүүлж явж байна. За үүний хүрээнд өнөөдрийн байдлаар Монголоос 32 байгууллага бол манай Экспо арга хэмжээнд оролцлоо. Үзбекистан улсаас бол 24 байгууллагын төлөөлөл 33 зочид төлөөлөгч төрийн болон хувийн хвшлээс хамтарсан 33 төлөөлөгч ирж оролцлоо. За өнөөдөр 18 цаг хүртэл манай Экспо арга хэмжээ зохион байгуулагдана. За энэ хүрээнд үргэлжлүүлээд ер нь бол хоёр улсын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд бүгд найрамдах Үзбекистан улсын худалдаа аж үйлдвэрийн танхим Монгол улсад 25 оны 6 сард байгуулагдсан. За үйл ажиллагаагаа 25 оны 9 сарын 1-ээс ахуулаад эрчимжүүлж эхэлснээр экспорт импортын хувьд бол айгүй их ахицтай байгаа. За энэ хүрээнд 2019-с 24 оны хооронд бол экспорт импортын нийт мэдээлэл бол нэг 4.5 сая долларын хэмжээнд байсан бол 25 оны байдлаар бол 32 сая хүрсэн байгаа. За 26 оны эхний улирлаар бол энэ тоо өмнөх 25 оныхтой харьцуулахад бол 2 дахин өссөн ийм таатай мэдээг бол хэлмээр байна. За үргэлжлүүлээд бид цаашдын чиглэлээр үйл ажиллагаагаа ямар чиглэлээр явуулах бодлоготой байгаа вэ гэхээр танхим учраас бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд кластержуулах, экспортын чиглэлээр кластержуулах, за импортын чиглэлээр мэдээж хүн хуулийн этгээд хүссэн иргэн гарааны бизнесээ эрхлэхэд бол бид нар бүхэл тусалцааг дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Энэ удаагийн Монгол Үзбекистаны бизнес уулзалтын хүрээнд Үзбекистан улсаас махны экспорт, арьс шир, аялал жуулчлал, жимс, хувцас үйлдвэрлэл, эми үйлдвэр, газар тариалан, барилгын сан техник, цахилгаан бараа, халаалтын тунагд хөрөмж зэрэг салбарын компаниуд оролцсон. Жишээ нь Үзбекистан улсын топ аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох Артел компани төлөөлөл ирсэн нь анхаарал татажуулаа. Тус компани олон оронд өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна засварын үйлдвэрүүдэд нээсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани юм а. 2011 оноос эхлэн үйлдвэрлэж байгаа энэ гэр ахуйн цахилгаан одоо бараануудыг тэгээд энд бид нар хоёр дахь удаага ирсэн, өнгөрсөн жил ирсэн, энэ жил ирж байна. Бидний гол зорилго бол Монголд энэ өөрийнхөө энэ одоо брэнд болсон тийм ээ. Artel гэдэг компани бараа бүтээгдэхүүнүүдийг сурталчлах. Тэгээд энэ Монголоос бид нар хамтран ажиллах одоо түншээ хайж ингэж түншийг олох ийм зорилготой яваа. 20 оронд
Дэлхийн 20 орнд бүтээгдэхүүнээ гаргадаг. 5 орнд бол манай бүр худалдааны танхим ажилладаг. Энэ нь бол Азербайджан, Орос, Тажикстан, Кыргызстан, Казахстан гэсэн 5 оронд ажилладаг. Тэр 5 орондоо бол их том дэлгүүр одоо байд юм уу тийм ээ, худалдааны танхимтай ер нь их том худалдааны талбайтай. Тэгээд тэндээ бид нэр бүх худалдаагаа хийдэг, маркетингийн бүх үйл ажиллагаагаа явуулдаг, борлуулалтаа хийдэг. Түүнээс гадна бид өөрсдийн энэ бараа бүтээгдэхүүний сэлбэгийг бас тэнд гаргаж тэнд одоо ажилтаа. Манай ер нь гол философи бол юу гэхээр үнэва чанар гэдэг ийм одоо уран дор бид нар үйлдвэрлэлээ явуулдаг. За өнгөрсөн жилийн дүнгээр үзэхэд манайх дэлхийн одоо энэ экспорт хийж байгаа гадагш нь гаргаж байгаа орнуудаа 100 сая долларын бүтээгдэхүүн буюу одоо ширхийгээр тоолох юм бол тоо ширхээрээ бол сая 400 мянган одоо нэгж ийм бүтээгдэхүүнээ гаргасан. Үзбекистаны зах зээл нь Монгол улсын хувьд Төв Азийн бүс нутаг дахь стратегийн чухал гарц юм. Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт харилцан туршлага солилцох, түүхийд нийлүүлэх, нэмэн өртөгч шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн боломж байсаар байна. Энэ оны 9-р сард Үзбекистан улсад Монгол-Үзбекистаны бизнес форумыг зохион байгуулахаар төлөвлөжээ.